Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Дорнод аймгийн Чой болсон хотын харьяат 15 настай Чүлтмийн Чулуунбаатар гэдэг хүү Сэлэнгийн цагаан толгойн хүүхдийн колонд 10 жилийн хорих ял идэлхээр очсон байна. Эндээс түүний шоронгийн хүн болох зам мөр нээгдсэн гэхэд болно. Дорнод аймагтай хулгай дээрэм хүчин танхаа гэд хийгээгүй хэрэг байхгүй нэгэн байв. Хүүхдийн колонд бас л бужигнуулж засангийнхан Чулуунбаатрыг 18 нас арай гэж хүргээд Майнтын хорих анги руу илгээж санаа амарсан гэдэг. Майнтын хорих ангид Улаанбаатар хотын дарга нарын нэг гэгдэх малын дайсан чон, хүний дайсан чойлон гэдэг атман гол бодлогыг барьж байваа. Гэсэн хэдий ч 18 настай онгорхой хочод Чулуунбаатар хүүг дарж чадсангүй. Чулуунбаатар Майнтын хориход очингуу таал байр суурь олж насаараа шоронд суусан хулгар амжаагүй байхтал төмөр замын атмаануудын нэг шайраг болдыг аль хэдийн банда болгоод өвөртөлчихсөн байжээ. Ингээд зогсохгүй өдөр шөнөгүй мөрийтэй тоглож хулгайч нарыг цөлмдөг нэгэн болов. 1980 онд зайлтай итгэхэд дүгрээ тэргүүтээ 9 оргодол Майнтаас ороход Чулуунбаатар цуг явах байваа. Гэсэн хэдий ч манер 3 орой дараалан мөрийтэй тоглож ядарсан учраас унтаад болцооноос хоцорсон гэдэг. 1982 онд Чулуунбаатрын 10 жилийн хорих ял дуусч нутагтаа очсон бөгөөд нэг их удалгүй гэмт хэргийн ертөнцөө дахин эргэн ирэв. Шоронгийн байдал нэг л биш байсан учраас тэрээр хэрэгэ задлан Дорнод аймгийн мөрдөн тийш илгээгдсэн байна. Нутгийн мөрдөнд нэг их удалгүй даалтанд гарлаа. Тэгээд нэг өдөр гуанзанд хоол идээд сууж байтал тэр үүхэн хавьтаа овгор хийдэг бацаан орж ирээд "Чи нөгөө шоронгийн овгор онгорхой Чулуунбаатар гэдэг нь мөн үү? Чи үдсэн хүнийг яадаг юм?" Гэд сэрээгээр хамрыг нь сэргүүлж хулдаг гарган дөвчгөнжээ. Чулуунбаатар нэг ч үг хэлэлгүй хоолоо идэж дуусаад залуугийн хутгийг булан авч "Чамайг бодох юм бол гаргасан хутгаа буцаадаггүй хулгайч" гэд зүрхэнд нь зоож орхисон байна. Тэгээд цустай хутгаа барай цагдаа дээр очин. "Энэ нарны хулгайчууд чинь зүгээр байхгүй болохоор нэгийг нь алчихлаа. Шорондоо хөвтийдэ" гэжээ. Ингээд Дорнод аймгийн шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэн тогтоолгоод онцгой дэглэмтэй хорих ангид 15 жилийн ялаар шийдгүүлжээ. Авдрамтын онцгойд хуучин хулгайч Чулуунбаатар хүрэлцэн ирэхэд Сараанаг гэсэн марзан хочтой Ахмад Чимэд хоригдлуудтай тулж ажиллаж байв. Тулж ажиллах ч гэжтэй хоригдлуудыг яргалах, мууг нь үзэх ажилдаа гаргууд нэгэн байж хоригдл бол хүн биш, тэднийг алж болохгүй, доромжилж гутааж зодож болно гэсэн үзлийг илэрхийлдэг нэгэн байв. Чулуунбаатарт гарын үр дүийг бурхан харамгүй хайрлжээ. Тийм ч учраас засангийн албан хаагчид түүгээр эд зүйл өдөр шөнөгүй хийлэгдэг байв. Нэг удаа хорхийн дарга нь Чулуунбаатараар чулуун шадар хийлгээд 5 шөнө нойргүй хонуулжээ. Арай гэж дуусгаад унтаж байтал Сараанаг Чимэд өрөөнд нь орж ирээд өшөглөн сэрэж "Хөөй хулгайчаа! Чамайг нэг үхрийн үн хүрдэг чинжаал хийдэг гэж сонслоо. Маргааш гэхэд 2 чинжаал хий" гэхэд Чулуунбаатар "Би үхэж байсан ч төрийн нэрээр хулгайчийн мах цусаар хоолсон чамд худаг хийж өгөхгүй. Тэглээгээд муу яргачин чи надад ял өгөхгүй мэдээч. Чи бид хоёр бүх насаараа энэ шоронгийн тав болно" гэж хийгч өргөжээ. Сараанаг Чимэд ийм үг сонссондоо давхийн цочж гүйн гараад хоригдлуудыг тоонцуулгал. 100 гаруй хулгарууд тоонцуусны дараа Ахмад Чимэд "Бэн халахын том шоронд бүдүү нараа том цогоо хоёроос өөр хүлээн зөвшөөрөгдсөн атманыг мэдэхгүй. Гэтэл банд лалар нь мэдэгдэхгүй онгорхоо Чулуунбаатар өөдөөс томорлоо.
Хэн гэдгийг нь мэдүүлээд өгье. Гэт хулгайч нарын өмнө бороохоодон цус нүчтэй нь хольж орхив. Зөвхөн зодоот ч орхисонгүй. Хулгайч нарт хүртэл шургаж доош хийхийг чармаач бай. Чулуунбаатар чимдэд ихэд хорсон. Зүгээр байхад, зүгээр хатгаад байвал зөрүүлээд лоомар хатханда. Сараа нэг чамд сарын нас үлдээгүй дээ. Гэжилт занах болов. Цаадах нь өөрөө ирэх мэдлэлтэй эрэмшин Чулуунбаатарыг үгээрээ байлгах гэж яргалсаар л байв. Тэрбээр харуулын байраар дамжин ажилд гарах болгондоо буу зэвсэг хадгалдаг сейфний түлхүүрийг баримжаалан хийгээд авсан байна. 3 өргөстэй түлхүүр хийж хармаалаад эгзэгтэй цагийг хүлээж байв. Ээлжийн ахлагч Бацүх ажилдаа ханга архинд дуртай Чулуунбаатарт олз болох байж. Тэрбээр ажил тарах үед жижүүрийн өрөөгөөр нь орвол Бацүхийн харц илт сэргэн. Өө хуучин хулгаар ороод ирдэг байна шүү. Өчигдөр хотоос найзууд ирээд шөнжин савсан чинь дотор эвгүй байна. Чихөө энэ хаалга хараад сууж. Би гяс гихч нь морь харчгаад ирье. Гээд өмдөө тайлах нь холгүй гүйн орлоо. Чулуунбаатар энэ боломжийг яаж алдах вэ? Баримжаагаар хийсэн түлхүүрээр бууны сейфний цоожинд хийвэл чахран эргэж онгоох өнтер. Чулуунбаатар 12 сумтай Макаров буу дайцтай авч өвөртлөд хэнэггүй царайлан сууж байваа. Ахлагч Бацүх давсгаас улчсан маадгаар орж ирээд. Чихөө гарчгүйгээд хойд айлуудаас найрх аваатар. Дотроо застдаг хэрэг. Гээд 1000 төгрөг өгөл. Шоронгийн хаалга инхүү өөрөө онгоогоод ирвэ. Чулуунбаатар нөгөө айлаас найрх авч жалган цугаад залгилж орхил. Тэгээд нөгөө өшөөт нь чимдийн бодийг хөдлөхөөр цонхонд орночжээ. Тэгтэл чимд 5 настай охиноо эрхлүүлэн тунчиг аз жаргалтай сууж байгаа харагдана. Цонхоор нь шууд буудах бололцоо бүрэн дүүрэн байж. Гэвч 5 настай охины жаргалтай инээд мөс шиг хүйтэн сэтгэлтэй алуурчин гимт итгээдийг өөрийн ирэхгүй уйрааж орхисон гэдгээ. Яагаад ч өөрийнх нь охин санагдаж тэр чигээрээ Улаанбаатар хотын зүг гараад эсгэрчв. Уул жалга дамжин алхасаар адрын сангийн аж ахуй өнгөрөөд алхаж явтал ганц гэр харагдсан байна. Яваад ортол жар гарсан эмгэн ганцаараа сууж байв. Чулуунбаатар оруултаал. За эмээ. Дүүн авдармтын онцгой дэглэмтэй хорхонгоос оргож явна. Танд ямар нэг муу зүйл хийхгүй. Та гүйж яваа морь. Оргож яваа эр хүн тусалдаг хуучны үгийг санаж надад хоол цайгаар туслаач. Гээд 1000 төгрөг эмгэнд барьжээ. Эмгэн эви хөөрхийг урсгаж хоол цай хийж өгөл. Чулуунбаатар ч ээжигээ хөгшөнд бүхий л зовлон жаргалаа ярьж сайхан хоол цайгаар хөлсөө гартал дайлуулв. Тэгээд гарахт. Удахгүй танай нүгээр эрлийнхэн ирэх байх. Та үгээр хүн яваагүй гэж хэлээрэй. Сайхан сэтгэлд буураа таны ачийг мартахгүй. Гээд дахин 1000 төгрөг бурхан дээр нь тавиад гарчээ. Чулуунбаатар хоол идэж уусандаа тэнхрэн хот явах зам бараадан алхаж яв. Өөр тэмтэрхийн алдад буун дуунаар цочин сэрвэл тусгаагийнхан бараан дүрс болгон руу буудан пижигнүүлээд хажуугаар нөнгөрлөө. Тэгээд алхаж явтал аз таарч зийл 130 машинтай 3 гэр уулын бэлд аригтаж байгаатай таарлав. Чулуунбаатар шууд буу тулган машиныг нь дээрэмдээд хот руу давхин орлоо. Харин нөгөө эмгэн өглөөн нь эрлийнхнийг амдан уулзаж гэмтэтгэхэд гэрт нь ирээд явсан. Айл жалгаар явсныг хүртэл нэгднийхэнгүй мэдээлсэн байгаамда. Чулуунбаатар хотод орж ирэн 5 настай охин хань ижилтэй дөнгөж уулзаад байтал тусгаагийнхан хаалга үүдийг нь цөмөшөглөн буу пижигнүүлэн орж ирсэн байна. Ингээд тэрбэр гартаа гавтай хөлдөө дөнгөтэй авдрантад иргэн ирвэ. Тэрбэр ийм амархан баригдсандаа өшөөтөн чимдийг холооч чадаагүй. Эмгэнд итгэн элдв зовлонгоо ярьсандаа дуудсан сахилгад байгаа хулгаруудад энэ удаа тун даруухан оргож даруухан баригдаад ирлээ. Дахиад явахдаа хоншиг номхон явахгүй. Чадлынхаа хэрээр том хэрэг мандаа гэж шүтэ хавран өгүүлж байв. Тухайн үед энэ залууг зогсоох хан хэрэм байхгүй мэт сэтгэгдэл хуучин хулгаруудад төрж байваа. Ингээд оргодол Чулуунбаатар Төв аймгийн шүүхээс
18 жилийн хорих ял авч 2 жилийг нь Гянданд суугаар шийтгүүлжээ. Эйхүү онгорхой хожид Чулуунбаатар анхны дуйлаанд орголтоо хийсэн юм. Энэ орголтоос хойш Сараанаг чимэд ихэд ухаажин хулгайч нарыг яргалхаа болон айл сахил хүртсэнгүй. Чулуунбаатар Гянданд сэлэнгийн шарын голын харьяат Нанзадын төр тогтохыг бандаа болгосон байв. Чулуунбаатарын хувьд Гянданд очисон хэдий ч засангийнхан элдв худаг, шатар, сэлбэр хийлгэх нь хിവэрэ байв. Тэрбэр энэ хооронд сэлэмшиг 2 гинжаал аль хэдийн өөртөө хийгээд авчихсан байж юм. Үүнээс гадна Гяндангийн хойгуудын аригдах нь хэрээс хэтэрч байв. Бүр хоригдлуудаас мөнгө зээлэх нэрээр авч аригддаг байв. Яс цоожинд байгаа хоригдлууд тэдний согтуурхыг орой болгон сонсно. Заримдаа Гяндангийн хоригдлууд ч гэсэн хянагч нараас шаг авч уудаг байв. 1996 оны 1-р сарын 4-ний өглөө өвгөн хуйг ахлагч Бата, ахлагч Авраг, дэд ахлагч Орсоо хүүнар нь 24 цаг Гянданд цагдам манхаар үүргүүлэн авчээ. Яс цоожинд хоригдож байгаа хулгарууд бол хуйгуудад сонирн биш. Тэдэнд ар гэрийн амжиргаал юунаас чухал. Хорхийн албан хаагчдынхаа цалинг тавьж өгч чадахгүйдээ хүрчгсэн байсан үе болохоор ямар нэг ёс бус зүйлд хариуцлага тооцох гэхээр хуйгууд дарга нарын өөдөөс цалингаа нэхэж бэд юм. Өвгөн хуйг Бата 30 жил шорон мансан арах гараа. Шорон манах дуртай да хэнхэглэж суугай. Хоригдол зодохгүй бол унтаж чадхаа болчихсон залуухан хуйг Авраг яргчин Батаагаас ялтан хэрхэн тамлах аргыг гаргуул сайн сурч байв. Орсоо хүүгийн хувьд бол хуйгийн албан тушаалыг хүлээж аваад дөнгөж 14 хүн хонож байв. Төр засаг хоригдол байтугай цэцэрлэгийн хүүхдээ хооллож чадхаа байсан хүнд хэцүү цаг үе учир хүн алж хүрээ талсан гэмт хэрэгтнүүд турж үхэх ээжл байвал хуйгуудад унтсан. Ээлж ахалж байгаа Бата ялтан Чулуунбаатрыг камераас гаргаж өөрийн тухалдаг өрөөндөө авчирч гэрийнхээ хаалганы цоожийг янзлуулж эрх мэдлээ буруугаар ашиглан замтайч Орсоо хүүгээ айл руу найрканд гүйлгэвэ. Төдөлгүй найркач ирж аврагтайгаа нийлэн найрлан согтохыг хард суусан Чулуунбаатар сэтгэл дотроо. Бэ энэ л мөчийг тис чадан хүлээж суусан юм шүү дээ. Та гурав хэдхэн цагийн дараа миний өмнө сүхэрт суугаад өчүүхэн амийг минь өршөөгөөд үхэл алдан гуйх болно. Би Гяндангийн хамгийн харгас хэрцгий хуйгууд та нарыг дураараа тарчлаан зовоодог хулгаруудынхаа гарт гутам шиг тайгаар үххийг харуулах болно гэж бодсон гинэ. Эйхүү Чулуунбаатрын дотор аимшиг төлөвлөгөө хэрэгжихэд бэлэн болоод байв. Тэм учраас ахлагч Батаагийн цоожийг удаан засахыг хичээж байв. Төдөлгүй Орсоо хүүгийн олж ирсэн найрка дуусч шүлэнгэтсэн Бата одоо ганц юм гусчих юм бол сайхан болох гэдэг. Яаж сэтгэх вэ? Гэд нөгөө хоёроо шаналгаж гарав. Энэ үед Чулуунбаатар хуучин хулгарын дүрс гэж. Бата ахлагчаа надтай цуг нэг камерт хоригдож байгаа. Нанзадын төр тогтох ар гэрээсээ хэдэн хоногийн өмнө эргэлт авсан. Би та нарын нар салхинд гаргаж агаар үнэртүүлсэн аж тусыг ч бодоод архиух мөнгөөр туслая. Төр тогтохыг камераас нь гаргаад ир. Гэжгэл өвгөн хуйг Бата учиргүй их урамшаа. Хуучин хулгуурууд шоронд орохоор амиа аваад халаасалчихдаг гэдэгч аргагүй юм уу юм да. Манай Чока хуучин хулгайч гэсэндээ мөнгөтэй байна шүү. Гэд согтуурхан төлтрät. Орсоо хүү төр тогтохыг камераас нь гарган хуйгуудын байрладаг өрөөнд авчирлаа. Чулуунбаатар төр тогтоход хандан. Миний дуахта 4000 төгрөг өгч. Манай хуйгуудад мөнгөний хэрэг гараад байна. Чи бидэн шиг яс цоожинд хоригдод суугаа хүмүүст хуйгуудал тус болно. Хоригдлуудад хүнжил гудас тавьж өгтөл ахтайгаа дулаан өрөөнд миний цоож янзлахыг хараад суучи. Гэж жүжиглэв. Тэгээд төр тогтохоос 4000 төгрөг авч өвгөн хуйг Батаад өглөө. Бата хамт архиулсан аврагд хандан. Чи байштай. Гэртээ очоод нялх биетэй эхнэрээ эргчгээд замаараа арх авчгаад дараа нь совлогч мөнөг дагуулan хурдхан шиг хүрэтэр. Бэ энэ хооронд Орсоо хүү цэвэрлэгч лавг сүрэн хоёртай хамжаад хоригдлуудын хүнжил гудсыг нь тавьж өгчхөд
нам загаад сууч гэж хэлээд үлдлээ. Өвгөн хуйг бата тэнэгдүү Орсоо хүү хоёрыг Ялтан Чулуунбаатар, Лавагс өрн төр тогтох нар тэр дор нь хүч хавсран хүлж орхичээ. Тэгээд Чулуунбаатар Орсоо хүүг бууны жадаар цээжин тус газар нь жадлан гадуур хувцсыг нь тайлан аваад гаднаас орж ирэх ахлах авраг сөвлөгч Мөнөө хоёрыг отон хүлээл. Авраг гартаа 2 шил арх барьчихсан өрөөнд орж ирээд л байдал биш болсныг ойлгоод сандран арагшаа ухартал Чулуунбаатар аврагыг заамдан барьж аваад ярахч новш минь чиний амьд явах хоногийн чин тоо энэ шөнөөр цэг тавигдчих. Та нар үеилээ идэлэн зовж байгаа хулгаруудын ар гэрээс ирсэн мөнгийг өөрсдийнхөө юм шиг хэрэгэлдэг биз дээ. Ингээд дураар авч байгаарай гэж хэлээд төр тогтохоор аврагын толгой дээгүр курткийг нь нөмрүүлж байгаад цээжин тус газар нь 10 гаруйдаа жадлан хороолоо. Шалан дээр үхтэл болон цусандаа хутгалдаад хэвтэж буй өвгөн хуйг Батаагийн биеийг татханахад Чулуунбаатар Лавагс сүрэнгээр лантуу авчруулж байгаад Батаагийн тархийг зад цохин Гяндангийн хамгийн ярахчин хуйгууд ингээд зүйл дууслаа гэж хэлээд тас хөөхөрч байсан гэдэг. Тарилгынхаа өрөөнд орж халаатаа өмсөд зогсож байсан сөвлөгч Мөнөд Лавагс сүрэн гар бутуулган гараа өрөг гэхэд Мөнөө үлтоож чи битгий тоглоод байгаарай. Би хэдэн алтанд хурдхан шиг тариа хийчихэд харж амрыг гэж хэлээд эргээд гарлаа. Чулуунбаатар цусанд бэлдсэн жад гартаа атгачихсан зогсож байхан тэрэ. Тэрбээр Мөнөө миний дуу ухаантай байгаарай. Аахан чиний нөхрийг хүндлээд чамайг ямарч байсан амьд үлдээ. Харин чи бид гурвыг Гяндангаас гарахад туслах хэрэгтэй гэсэн байна. Хэдхэн минутын өмнө Чулуунбаатар хийгээ хөнөөсөн хүмүүнлэг дүгрээ овогт цагаан мөг төрсөн үрээ шатааж алсан чимгээ таксины жолоочийг боож алсан бямб сүрэн нарыг эхэлж хүчндэд дараа нь хөнөөсөн байваа. Хүчндэгч гэжтэй тэр гурвыг хөнөөх болсон шалтгаан гэвэл мань 3 хүүхэн дагаж явна гэж. Чулуунбаатар та 3 биднийг дагаж яваад яах вэ? Хөлдөж өгнө гэхэд цагаан мөг. Бид 3-ыг дагуулж явахгүй бол харуулт гөрнө гэд хашгирсан байна. Харуулын зэрэг эмхтэй хүний хашгирахыг сонссон хэдиж Гяндангийн баруун хойд дахь айлуудын гэр бүл зодтолдож байна хэмээн андууран сонссон байна. Чулуунбаатар төр тогтох Лавагс сүрэн 3 хүүхнүүдийг олон удаа жадлан хороожээ. Үүний дараагаар Чулуунбаатар насаараа хорих ялтай ялтан алхаар өрөөнийх нь хаалгыг эвдэх гэсэн ч барсангүй. Чулуунбаатар совлогч Мөнөд хандан чи шалган нэвтрүүлэх байраар сэжиг авахгүйгээр биднийг гаргах хэрэгтэй гэв. Тэгээд нөгөө 3 оргодол хөнөөсөн хянагч нарынхаа хувцсыг өмсөд Мөнөд буутуулган авч гарваа. Эйхүү хорихын төв шалган дээр хурч ирвэл насаараа хорих манаж гидсээ тижээсэн цогоо гүнчин гэдэг 2 хянагч ямар ч сэжиг авалгүй өрөөнийхөө хаалгыг тайллаа. Совлогч Мөнөгийн араас хянагч нарын хувцс өмссөн хоригдлуудыг хараад давхийн цочлоо. Чулуунбаатар тэр хоёрт АК тулган та хоёр нэг л илүү хөдөлгөөн хийвэл нам буудан шүү гэхэд төр тогтох. Чукаха энэ хоёртой дими юм ярьж цаг бараад яхав шууд л буутчих гэв. Чулуунбаатар энэ муу хоёртой насаараа шоронд цуг хөтөлж чинь надад хийсэн гин байхгүй гэв. Хянагч цогоо Чулуунбаатар би чамаас амьд үлдээгэж гэж гуйхгүй. Мань мэтийг алж хэрэг дээрээ хэрэг нэмээд яах гэхэд Чулуунбаатар та хоёр амьд үлдээ гэж бодож байгаа бол өөрсдийгөө хүлэх уяа аваад ир гэв. Ингээд 2 өвгөн хянагч бусдын гарт биш ертөнцийн жамаар өөд болох хувь заяатай үлдвэ. Шоронгийн хашаанаас оргодлуудыг гаргахад оршуулгын ажилд оролцоод буцах гэж яваа машинтай хідэн хүн төлшава зогсож байгаатай халзтаарав. Тэднийг тэр дорн буутулган барьцаалж Улаанбаатар хотыг чиглэн явсан боловч хоригдлууд жаргалан туулын бэлд машина цасанд цуулгаж орхичээ. Энэ үед Монголын телевиз радиогоор 1996 оны 1-р сарын 4-өөс 5 жилжиг шөнө Төв аймгийн Лүн сумын Авларан тосгонд байрлах хорих 403 дугаар ангийн Гяндангаас Дорнод аймгийн Харьяат онгорхоо хожид чүлтэн мовогтой Чулуунбаатар Нанстын төр тогтох
Шархочтой банзрагчийн лавг сүрэн нарын 3 хоригдол бүлэглэн орголоо. Онц аюултай гэмт хэрэгтнүүд 6 хүний амнасыг онц гэрцгийгээр хөнөөгөөд тус тасганд оршуулгын ажилд оролцоод буцах гэж байсан хэсэг хүмүүсийг машинтай барьцаал зэвсэглэн жаргалан туулыг чиглэн зугтаасан байна. Гэлсэн мэдээлэл орон даяар цацагдж ард түмний сэтгэл санааг хэртхийлгэв. Ээнхүү унтаж байсан Монголын цагдаа дүргэн авч Улаанбаатар хотын бүх анги нэгтгэлүүд Төв аймаг Эрдэнэт булган Өвөр ханга Сэлэнгийн цагдаагаас гадна тагнуул элитийн тусгай хүчин гих мэт хүчний байгууллагуудын 700 гаруй ажилтан хаагчид 3 оргилын араас хөдөллөө. 3 хоригдол жаргалан туулын бэлд барьцаалж явсан хүмүүсээ суллан буцаа. Тэдгэр хүмүүсийг архинд халамтсан төр тогтох хөнөөх сонирхолтой байсан ч Чулуунбаатар утга учиргүй гэмгүй иргэдийг хөнөөхгүй. Харин засангийн яргачд байсан бол амьд үлдээхгүй байв. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг. Үхтлээ булга тавина гэд барьцааны итгэдийн булган малгайг авч өмсөө цааш хөдөлжээ. Эдрисийн жавар тачигнаж нэмгэн хувцастай хоригдлууд осгож өгөхгүй тулд уулын оройроогүй. Генерал Пүрв баривчилгааны групп ахалсан генерал Амар болт тэргүүтээ хүчнийхэн жаргалан туулыг битүү бүслэн алхамаар самнаж байв. Дарах ирэхэнд уулын оройроо гүйж явсан оргодлуудтай Амар болтын групп 30 метрийн зайд тулж цагдаа нар ямар ч анхааруулга өгөлгүйгээр гэмт хэрэгтнүүд рүү гал нээжээ. Эх захгүй буундуу тачигнаж 3 хоригдол газар илэгдэн хэвтэл. Чулуунбаатар шиир зааж АК-гаар тэнгэрөөд галлаж цагдаа нарыг ойртуулахгүй байхаар шийдэв. Гэсэн хэдий ч цээжин тус газар аль хэдийн үхлийн шарх авсан байв. Харин сургуультай нохой лавг сүрэнг дараад авсан байжээ. Цагдаа нарыг сүр дүүлэнтэйгээр очиход төр тогтох Чулуунбаатарын үхлийн шарх авч амьсгаа хурааж байсан бөгөөд яаралтай эмч нарын багт хүргэгдэж. Ээнхүү Монгол улсыг 2 шин унтуулаагүй гэмт хэрэгтнүүдийг Монголын цагдаа шууд буудснаа мэргэжлийн ур чадвар гаргана гэж ичгчвгүй ярьцгааж гэмт этгээдүүдийг хөнөөсөн цагдаад одон медаль цолт тэмдэг харамгүй хайрлаж нэг хэсэгтэй л бааtruуд болж билээ. Уг нь орогдол 3 этгээдийг дахиад нэг цаг бүслэлтэнд байлгахад л суманд биш хөлдөж өгөх хувь тавилан хүлээж байсан юм. Амьд үлдсэн лавг сүрэн нь хийсэн гэмт хэрэг нөгөө 2 луга чигсэн хэдий ч төрийн цээрлэл хүлээсэн юм аа. Аллаг гарсан гяндангийн өрөөнд шинжээчээр ажилласан мэргэжилтэн бэ өрдөм нь ийм аимшигтай өш хонзон санссан аллаг үзээгүй. Шалан дээр урссан цус гутлын хоншоорд авч талигаж батагийн тарих таазарныг нялгацсан байв. Нийгэмд цаг үе төр засагт өшөргсөн гэмт хэрэгтнүүд ямар аимшигтай байсныг биеэр мэдрэх шиг болж өөрийн ирэхгүй давхын цочож байсан гэж ярьцлага өгч бил. Авдрантын гянданд гарсан энэхүү аллагаас хянагч орсоохүү цээжин тус газраа нэг удаа жадлуулан амьд үлдсэн ч хариуцлага алдсан гэдэг зүйл ангаар 4 жилийн хорих ял сонсжээ. Жирийн дэглэмтэй шоронд ял идэхээр очисон хэдий ч тэсэлгүй оргож ялаа нэмүүлээд улмаар зүүн хараагийн чангад очоод нэг овгор ялтны гутлыг хул гайлан задуулж ам алдсан юм. Хоригдлуудад ийм аимшигтай аллаг уйлдэх нөхцөл бололцоо сэтгэхүйг засангийнхан өөрсөддөө бий болсон. Хоригдол яргалдаг хянагч нар энэ аллагаас хойш нэг хэсэгтэй л ухаан суусан гэдгээ.